Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа болон маань эхлэхэд бэлэн боллоо. Ингээ орцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэм бэлээ? Энэ маргад. Хэддүгээр ингүү? 4 4. Дараагийн хүүхэд? Эм ундрам. Ундрам. Дараагийн хүүхэд? Инглэн. Инглэн. Дараагийн хүүхэд? Дараагийн хүүхэд? Дэгийнэ. Жиг Гэгээ үстэй ангиан сургуулаа бүгдийг мэдээ. Нийслэлийн 50 одоо сургуулийн 4 байнгын нэмцэцэг багшийн сурагчид. За. 4-р ангийнхаа ирж байна. 52-р сургуулийн тийм ээ. Нэг ангийнхан. За хэдүүлээ Палмас руу даваад нэг хөөрхөн амтныг хэлбэр дүрс ороод ингээ сайхан зурчихна. Та нар нэг ийм 100 дугуй дүрсийг зурчаар. Толгой нөх нь шүү дээ. Томхон зурвал их хөөрхөн болно. Өөч. За альва юмс бол одоо юугаас дүрсээс бүтдэг. Гурвалжин дүрс ороод ирлээ. За амн нэг иймэрхүү мэхтэй. Энд бас нэг гурвалж орж ирж байна. Ингээл нүд бол нэлийн ийм том хой хийж байна. Чихэн эндээс аваад ингэж орж ирнэ. Ингэж аваад ингэж орж ирнэ. Энийг нь дотор нь давхарчна. За энэ баг юу зурж байгаа нь шууд мэдэгдэж байна тийм ээ. Ямар амтан байна? Муур байж тийм ээ. Зүйт. Нүдэнд нь цагаан үлдээгээд энийг яах вэ? Нүдээ бутчихна. За бас энд бас нэг хөмсг байвал бас сүртэй болно. Энд дээр нэг хэдэн цэг тавьчихдээ. За нүдэн гүйцэд будаад ирэхлээр ер нь ингээд ингээд өнгөө сайхан тавьчихвол хэдүүлээ яах вэ? Болж байна тийм ээ. Хүзүүвч. Доошх ингээд татчих. Ингээд. Уур талын хөл нь гараад ирлээ. Цээ жалаг. Нэг ийм хөөрхөн мөр. Ингээд суучих нь шүү дээ. Сүүлийн нэг чинь. Сахал хийж игэл их сүртэй болно. Нэмсэг. Ингээд. За хүүхдүүдийн дүрсийг нэг хараад ястаа гоё болж байна. Одоо ингээд өнгө ялгаа будаад ирэхлээр маш гоё болно шүү дээ. Болж байна. Хүүхэд дүүргэн өөрийн төрхтэй гоё зургийг зурсан байна. За ингээд одоо будан шүү дээ. Зураг одоо ингээд будаад ирэхлээр сайхан амжаад гоё болдог. Өнгөө сайхан зохицуулаад ингээд тавьчих хэрэгтэй. За нүүдвэл ногоо ингээд хийж. Хамар. За муурныхаа өнгийг бол чөлөөтэй өөрсдөө сонгоо бодчих. Чихний дотор хэсэг. Багш нь яаж вэ? Ингээд дийлэн явчихж байгаа хөнгөн дараад. Ингээд гараад. За манай 52 дугаар сургуулийн хүүхдүүд чинь өрөө дуу нь ямар дуу байдаг вүлээ? Гадмандх багшийн 100 энийг бүгдээр нийт юугаараа дуулчих тийм ээ. Нас бахухаарууч Дэнэн зэхлэдис хураадууч
Ардын башта уучлж өгсөн. Антангийн сургууль минь байна. Ачи хайрлаа. Атагийн улбатрана. Зонжигол хайрлаа. Зонжоны өрөлдөө. Тэсэн хэгэн туяга. Ирэн гоёл толмор хайна. Түнэс таасан залдагсан. Баянги усургүйдэн байна. Арчи хайруулнаа. Ачанги улбатрана. Зонжигол хайрлаа. Зонжоны өрөлдөө. Гэгийн хүслийн чинь том болоод ямар мэрэгчлээ болох вэ? Зурагч. Зураач. Гэгэнэ. Эмч. Эмч. Төгсцөөе. Инженер. Инженер. Боддог, бүтээдэг, бүтээлч. Энхлэн. Багш. Ундрам ямар мэрэгчлээ болох? Багш. Багш. Их олон багш биш шүү дээ. Маргад ямар мэрэгчлээ болох? Намисан. 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 Бас сайхан мэрэгчлүүд. За ингээ хэдүүлээ. Сайхан болж байна. Тэр хөхөнгөр мэдсэн чинь ямар гоё болж байна. Хүүхдүүдийн найзуудаа хүсэл бодлоо би зурж байна. Зураас бүхэн минь амтлан баясаад зураг сайхандаа. Хүүхэд бүхэн аяастай хүслээ бид нар зурж чаднаа. Би чаднаа, чи чаднаа. Бид бүгдээрээ чаднаа. Найзуудаа хүүхдүүдээ нандин бүхний бид За ингээд бүтэл төрх агшаа. Хамгийн ихний хөөхд авиаслаг зураач 52 дугаар сургуулийн 4-ийн ямар үдэг лээ? Агийн маргадынхаа зур бүтээлийг үзье. Маргад хажуу талд ингээ бичдэг. Зурсан хүүхднийндээ, зурсан зураг нь энд. Тэр сайхан их царуулчих ийш. Тэр. За бол ур маш гоё шүү. Их гоё өөрийн төрхтэй, хөгжилтэй гүйцэтгэл. Одоо энийг ч ингээл цаашаа номын чимэг зураг шууд болохоор муурын тухай шүлэг байдаг, өгүүлэг байдаг тийм ээ. Тэгээ ийм юм да зориулаад доор нь ингээд сайхан зайн дээр нь шүлгийн ч юм уу өөрөө муурын тухай сэтгэлдлээ ч юм уу бичээрэй. Сайхан зураг зурсан маргадтаа амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Ундрмынхаа зургийг үзнэ. 4 ангийн сурагч Ундрмаа. Тэр маш гоё. Ер нь бол манай 4-р ангийнх бол мэрэгсэн сайхан зураачд болсон байна. Улам их амжилт хүсье. Баярлалаа. Дараагийн авиаслаг зураач Энхлэнгийн зургийг үзнэ. Тэр маш гоё шүү. Хүүхэд ийм өөрийн төрхтэй. Одоо энийг ашиглаад байна шүү дээ. Яг энэ хэлбэрээр баар арслан тийм ээ их олон амтны хийж болдгийг шүү. Ишигч болно. Сайхан зураг зурсан Энхлэндээ амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Төгс Заяагийнхаа зургийг үзнэ. Гоё. Ер нь бол маш гоё. Арай гүцээг байгаа. Одоо дэвсгэр энэ доотлын суур тэгээ нөгөө текс шүлэг энэ төр чи ороод ирэхлээр их гоё болно. Сайхан зураг зурсан Төгс Заяадаа улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Гэгэнэгийн зургийг үзнэ. Гэгэнэ ийш харуулаарай. Эцтэй байж. Гоё. Надаа муур хөөрхөн гэж бодогддог гэж шүү. Тэгээ энэ Гэгэнэг их бас их гоё онцлогтой. Нүдийн бас энэ цагаан синкрээр ингэ бодсон чинь тэр чихэн тэр нь тэгээ ер нь яг бодит юм шиг ийм хөөрхөн эгдүүтэй гоё дүрслэлийг гаргаж ирсэн. Сайхан зураг зурсан Гэгэнэд улам их амжилт хүсье. За мундаг. Дараагийн авиаслаг зураач Гэгийн хөслөн. Гэгийн хөслөнгийнх бас өнгөө өөрөө зохиочж байгаа юм. Дүр төрх нь гоё. Тэгээд зурагдсан дүрс нь их гоё. Хөгжилтэй ийм сайхан болсон. Гэгийн хөслөндөө амжилт хүсье. За ингээд багш нь та бүхэндээ зориулсан бэлгэн гардуулнаа.
За энэ Далай жамц зохиогчийн бие Монгол хүүхэд гэдэг номыг эхнээс нь дуустал уншаарай. Энэ их сайхан ном байгаа. Мөн жимсгэн гэдэг энэ цэвцэгнүүр чихэр тавьсан байж байгаа. За ингээ бэлгээр гадуулаа ивчин да. За пазл тоглоом байна. Луудаа байна. Хамгийн ихний хүүхэд Маргадтаа амжилт хүсье. Номон бэлгээ аваарэ. За. Энгэлтэнд амжилт хүсье. Ундрамд амжилт хүсье. Гэгээ хүслэнд амжилт хүсье. Гэгээнэд амжилт хүсье. Төгс зэядан амжилт хүсье. За ингээд өнөөдрийн хичээл зүгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр таа. Баярлалаа.